Тэр энэ яриа бичлэгийн нэвтрүүлгийг бол 50 60 жилийн дараа үзсэнтэй чиний хүүхдийн хөгж үзсэнтэй танай цонхоор чинь далаа харагдаад янзтай юм а тий. Цонхон голгол суухад бол далаа сонсогдно үү? Гэтэ нөгөө солонгосын амьдрал чинь айгу хурдтай шүү дээ тий. Яг цонхон голгоо далаа сонсоос цаг зав жаах хомс. Надад ялангуяа шинжлэх ухааны салбар маш хурдан хөгжих хэрэгтэй. Тэгэхгүй бол шинжлэх ухаан хөгжихгүй Монгол улс хөгжихгүй боломжгүй. 저는 대한민국 Сайн байна уу? Кимээ музейн захирал Юм Хён Вон байна. Миний монгол нэрийг Юн Дорж гэдэг. 몽골 이름은 윤도르지. Энэ зураг авалт бүгд найрамдах Солонгос улсын Кимээ түүхийн музейн Гая улсын үзэсгэлэнгийн танхимаас явагдж байна. 국립기회박물관. Хүмүүс Солонгосын талаар ярихдаа Пэгжэ, Шила, Гүгөр юу гэсэн гурван улсын түүхтэй ихэвчлэн ярьдаг болоо тэр үед мөн адил оршиж байсан Гая гэдэг улсыг тэр бүр мэддэггүй. Гая улс бол далаагаар дамжуулж 8 хийдэг байсан олон жижиг үндэстнээс бүрдсэн улс байснараа соёлын хувьд ялгаатай юм. Кимээ хот одоо ч гэсэн олон үндэстний хот гэж болох үз соёлтой юм а. Би 1997 оноос эхлээд Хинтээ аймаг болон Дорнын Нарс зэрэг газруудад очиж хүннүүгийн булчны малтлагаас судалгаа хийж эхэлснээс хойш одоо ч гэсэн түүх соёлын хувьд Монгол улстай холбоотой ажиллаж яваа. Тэр үед хамтран ажиллаж байсан Цэвэн Дорж гэдэг эрдэмтэн маань надад Монгол нэр өгсөн юм. Намайг өөртөөгөө ах トゥ боллоо гэж Юн Дорж гэж нэрлэсэн. 주신 이름이다. 제벤 도르지, 윤 도르지 이렇게 형 동생 악두의 관계다. 일단 뭐 몽골 사람들하고 Олон удаа хамтарч ажилласан Монгол найз нөхөд их бий. Нөгөөтэйгүүр Монгол улс өргөн удам нутаг дэвсгэрт нүүдэлчин соёлыг авч яваа улс. Нүүдэлчин соёл гэдэг гол зүйлийг барьж судалгаа хийх дуртай. Түрк ч юм уу, Солонгос ч юм уу аль ч улсын соёл руу орсон бай. Эхлэн ч юм уу судалгаа явагдаж байх зур Монголтой заавал холбогддог. Яагаад гэвэл Монголын эзэнт гүрэн гэдэг бол тэр үедээ дэлхийг бүрхсэн эзэнт гүрэн байсан учраас ямар нэгэн байдлаар Монголтой холбогддог учраас Монгол улс судлахаас өөр аргагүй улс юм. Анх Монгол улстай хамтын ажиллагаа эхлэхэд археологоор мэргэжсэн 10-аад хүн байсан. Одоо тэр тоо нэлээд өссөн. Монголын талаар судалж байгаа судалгаа болон олборуудын талаар олон улсад очиж илтгэл тавьж байгааг харахад тэр үед эхлүүлсэн ажлын маань үр дүн гэж их баяртай байдаг. 그런 거를 보는 것도 저의 큰 기쁨입니다.
일단 그 몽골에서 가장 큰 Монголын түүхийн музей болон археологийн хүрээлэнтэй би олон жилийн хугацаанд хамтын ажиллагаатай явна. Солонгосын Кэмэ, Бусан, Чангвон гэдэг зэрэгэлдээ 3 хот байдаг. Тэдгээртэй ойрхон Масон гэдэг газарт Монголын цэргүүд Япон руу явж явах үедээ гаргасан цэвэр ундны усны худаг бий. Тэр худгийг Монгол худаг гэдэг. Худгийн усаар цуу гаргаж авдаг. Тэр цуу нь нутагтаа их алдартай. 가까이는 Мөн Монгол цэргүүд Мукби гэдэг хотод 1274 онд эхний дайралт, 1281 онд 2 дахь довтлогоо хийж байсан. Тэр үед Такашима гэдэг хот руу дайрах үедээ унах гэж байсан усан онгоц олдсон. Тэр үед далайн хар шуурга болоогүй байсан бол өнөөдөр түүх яаж эргэж өөр байх нь ойлгомжтой юм. Тэгээд бас Шинан Сон гэдэг усан онгоц олдсон юм. 1706 оны усан онгоц. Тэр усан онгоцыг хүмүүс эхлээд Хятадын усан онгоц гэж ярьж байсан боловч монголчуудтай хамтран судалгаа хийсний үр дүнд Монголын Юан гүрний үеийн усан онгоц болох нь тогтоогдсон. Тэр онгоц Монголоос Солонгосоор дамжин Япон явах ёстой усан онгоц байсан юм. Усан онгоц дотроос 40,000 гаруй олборууд олдсон байдаг. Энэ олборыг монгол судлаачид сонирхох мөн анхааралтай аваасаа гэж хүсэж байна. 인물도 4만 점 이상 출토되었습니다. 4만 점. 그래서 2년 전에 Би археологийн ажлыг хийж эхлээд 38 жил өнгөрсөн байна. Харин Монгол улстай хамтран ажиллаад 28 дахь жилдээ болж байна. 받은 거예요. Монголд хүн нэгүийн булшийг Монголын үндэсний түүхийн музей болон Монголын шинжлэх ухааны академи археологийн хүрээлэнтэй хамтран малтлаг судалгаа хийж ажилласан. Энэ ажлыг маань үнэлэн Монгол улсын засгийн газраас энэхүү Алтан гац одон тэмдгээр шагнасан. Алтан гац одон авсан маань нэр төрийн хэрэг. Монгол улсад энэ одонгоо зүгээд явах дуртай. Бүх хүн надад баяр хүргэдэг. Миний нэр бол Юм Хён Вон. Хён Вон гэдэг нь харанхуй газрын гэрэл гэгээ гэсэн утгатай. Солонгос утгаар бодвол Алтан гац гэдэг үг юм байна гэж би ойлгодгоо. Энэ шагналыг авдаг өдөр цэвэн дөрж бурхан болсон юм. Тэр хүн бурхан болж тэнгэр рүү одож Алтан гац од болж ах トゥ угийн холбоогоор надад Алтан гац болон ирж хамтдаа байгаа юм шиг бодож бэлгшээж энэ одондоо би хайртай байдаг. 이걸 받은 게 아닌가. 제가 고고학을 시작하게 된 Солонгос болон Монгол улсын хамтын ажиллагааны үр дүнг та бүхэн Чингис хаан музейгээс харах боломжтой. 38년 Анх морин толгой, хотонд толгой, одоогор Хинтээ аймгийн Баян-Адрах сум малтлах хийсэн. 몽골에서 Энэ малтлахын олборууд одоогийн Чингис хаан музейн танхимд байрласан байна.
Уг олдврын шавар баримл, эдлэл, төмөр савсуулга, өөр хэрэглэл, эдлэл гээд маш олон төрлийн олдврууд олдсон. 2025 оноос эхлэн 4 жилийн хугацаатай энэ нь Солонгос улсын засгийн газрын дэмжлэгтэй Кёко хамтарсан төслийн шугамар би одоо Монголд ажиллаж байна. 헬름 성지를 발굴했습니다. 이것이 훈농이 무덤. Энэ бол хүннүгийн бул шим. Газрын хөрснөөс доош 22 метрийн гүнд байрлаж байна. Хүннү бол Монголын тал нутаг дах хамгийн анхны эзэн төрнийг байгуулж байсан улс. Энэ бүгд Орос, Франц, Монгол, Солонгос улсуудын хамтын судалгааны үндсэн дээр тал нутаг дах нүүдэлчдийн соёлыг дахин илүү мэдхэд тус болохуйц судалгаа гэж би боддгоо. 쓰여지고 있습니다. 훈누 시기에 Нүүдэлчин ард түмний зуншлаг гэж харж болохуйц энэхүү газрыг малтлаг судалгааны ажлын үр дүнд мэдэж авах боломжтой болсон. Хар хормыг бас авч үзвэл хот хүрээг бий болгож, хүмүүс цугларч, арилжаа наймаа хийж, засаг захиргааны нэгжтэй хотыг бий болгож амьдарч байсан байна. Нүүдэлчин ард түмэн бол байнга ийш тийшээ нүүдлэж амьдардаг гэж боддогч хот улсыг бий болгож амьдарч байсан улмөр. Мөн цагаагаарын байдлаас газрын байршил өөрчлөгдөж болохч сэлэнг голыг дагсан байдалтай нийт 5 газрыг нээж илрүүлсэн. Хамгийн дээр уулын орой хэсэгт дөрвөлжин дов яг дунд нь хэмжээгээр хамгийн том гэж хэлж болохуйц хүрээт дов байрлаж байна. Эндээс ойрхон байршилтай мөнгөн морьт, хустайм, булагт, ваар, эд зүйлс үйлдвэрлэж байсан олбор олдсон нь хүннүгийн үед юу үйлдвэрлэж, тэдгээрийг яаж цааш нь нийлүүлж аж төрөн амьдарч байсныг бидэнд мэдүүлж байгаа маш үн цэнтэй дурсгалууд юм. 귀중한 유적입니다. 제가 몽골에 Монголд ирэхгүй үйл надад сонирн байдаг. Монголд ихэвчлэн 100 ирдэг. Айраг тараг уухан сайхан байдаг юм. Малтлагын ажил ихэвчлэн 100 явагддаг учраас 100 ирдэг. 그래서 몽골에 꼭 여름에 와서 Энэ удаад өвөл ирлээ. Өвөл ирэхэд хүүтэн байгаа ч гэсэн надад дулаахан дотн санагдаж байна. 몽골에 정겨움이 있습니다. Монголд археологийн ажлаар 2-3 сар түүнээс ч урт хугацаанд ажиллах шаардлагатай болдог. Тэр үед монгол хүмүүстэй ойртож дотносдог. Монгол хүний уг чанар бол хүн сэтгэлээ нээвэл маш хурдан ойлголцож ах トゥ болдог. Төрсөн ах トゥ гээс дутуугүй явж чаддаг хүмүүс. Монгол улсад очихоор би Солонгос орноо сандгүй. Яг л монгол хүн шиг байх дуртай. Монголын хээр тал дуртай, морины чимээнд мөн дуртай. Монголд очихоор янгир ямаа шиг уулсаар явж чөлөөтэй байх дуртай. Монголын хоол надад их таардаг.
바탕이 아닐까 합니다. 참고로 제 Би хоёр охинтой Томын Нараа, багын Сараа гэдэг. 호이로잉 사라. 혹시 몽골 노래 아세요? 뭐 몇 개 알긴 알죠. 히틱 믿으시겠네. 혹시 좀 응? 불러주시면 안 될까요? 네. 뭐 몽골 노래 중에 어머니 노래 제일 많으니까 어머니 애치. Монгол дуунууд ерөнхийдөө ээжийг тухайд дуусан дуунд аягүй байдаг. 그걸 하나 해볼게요. 자 нэгийг дуусгая гэнэ. 지르밍 차간 노래라고 아실 거야 아마. 질질레 돈들선 지르밍 차간 느름이 질레스 질데지 지게르세 장부를 애지미 도슬도슬 따따르산 돈돌 차간 달라이미 도나스 돈민 멜멜세 덴두 주향의 지미 나르사르 갓둘산 노팅 차간 누르미 나스 민오르호소 남발을 부를 애지미 나스 민몽호소 남발을 부를 애지미